Хай хөрхнүүд ээ. Энэ удаагийн бичлэгээр Токиогийн дурлал цувралын үргэлжлэл ангиудыг хүргэж байна. Наокиг нүүж явсан болохоор Котоко гуниг тавтана. Цагийн ажил хийж байгаа болохоор сургуульд ирээж ирэхгүй, теннисний бэлгэлд ирээж үзэгдэхгүй их завгүй болсон байлаа. Юки Котоко хоёр Наокигийн эзгүй орон зайг өгүүлээд Юки бүр хоол идэх хүсдэггүй болсон байдаг. Тэгээд Эри хадагтай Котоко Юки гурав Наокиг тагнахаар болно. Котоко ер нь байнгын л Наокиг тагнадаг ажилтай болсон. Наоки хоолны газар зөөгч хийдэг болжээ. Англи хэлдээ water snoop тул ажлаа тун гарамгай хийж байлаа. Тагнууч гурван маань яаж ч өнгөлн далдлал хийсэн Наоки тэднийг гадарлахтайгаа байлаа. Тэр жаахан амтанд захал зүлэгчээр баригдахгүй яах вэ? Эри хадагтай эмэгтэй ажилчин авна гэсэн зарлал байхыг хараад Котокод хэлнэ. Манай хүнч ярилцлага өгөх гээд очисон чинь хөөрхнөө аль хэдийн ирээд ярилцлага өгчихсэн байдаг. Энэ талаар Эри хадагтайд хэлэхэд тэр аль хэзээ хөөрхнөөгийн мэдээллийг олчихсон. Яагаад ч манай хүүгийн сонирхол биш гэж зогсож байдаг. Эри хадагтай яаж ч байсан Котоког л бэрээ болгох гэж байгаа бололтой. Котоко хөөрхөн дээрээ тавиад Наокигийн ажил дээр очиход тэр хоёр цуг ажиллаж байдаг. Тартал нь хүлээсэн чинь нөгөө хоёр чинь бүр цуг яваад байдаг. Тэр хоёроос нуугдаж дагаж явсаар байгаад хамт нэг байшин руу орохыг хараад даралтаар харвах түхэн. Нөгөө хоёр чинь хамт амьдардаг болоод явчлаа. Наоки хөөрхнөө хоёрыг бодсоор байгаад унтаж адалгүй маргааш өглөө нүдэн хөхрөөд панда шиг л харагдаж байлаа. Сүнс сүлдгүй амтан л сургууль дээрээ ирнэ. Өөрийгөө сэргээх гэж бүжиглээд ч тусыг ис олно. Тэднийг орсон байшингийнх нь гадаа 3 цаг хүлээсэн ч огт гарч ирээгүй ажээ. Хамт амьдарч байгаа юм чинь харилцаан төвшин агсан, мөн гэр бүлэнч гэсэн зөвшөөрсөн юм байна гэд Котоко улам их гуниглана. Түүнийг уруу царайлчихсан яваг Наоки хараад их л гайхаж байгаа бололтой. Үргэлжил эрч хүчтэй явдаг хүн шүү дээ. Юки түүнд Котоког өчигдрөөс хойш өглөөд царайтай байгааг хэлнэ. Кин Котокогийн сэтгэлийг дээрдүүлэхийн тулд төрөл бүрийн амттай хоол хийж өгсөн боловч Котокод хоол идэх хүсэл үнэхээр алга байлаа. Унтаагүй, хоолч идээгүй учир ухаан алдаж унана. Эмч түүнд сэтгэл санааны гүн шок гэсэн оноч тавьжээ. Найзуудынх нь уур дээд зэгтээ хурж Наокитай хэрэлдэхэр очино. Даанч нөгөө юу ч мартдаггүй Наоки чинь манай хоёрыг таньдаггүй. Энэ нь Жинко Сатами хоёрын уурыг бүр их хүргэнэ. Найзууд нь чамаас болоод Котоко эмнэлэгт хэвтчихлээ гэд бүгдийг хэлдэг. Кин Котоког гэрт нь хүргэж өгөх ба юу ч тохиолдсон үргэлж түүнтэй хамт байна гэж амладаг. Котоко тэр шүнжэнгөө Наоки хөөрхнөө хоёрын талаар бодож хононо. Маргааш нь хөөрхөн болж босож ирээд эргэн тойрны хүмүүсээ амар тайван байлгаж ирч хүчтэй байна хэмээн өөртөө амлана. Сургууль дээрээ очиод Наоки түүнийг уулзъя гэж дуудана. Котоко түүнд хэрвээ чи Мацумотод хайртай бол би чамайг дэмжинэ. Надад амар биш байсан ч би хичээх болно гэж хэлдэг. Тэр үед Наокитай уулзахаар нэг 10 жилийн охин хүрээд ирдэг. Юун охин бэ гэсэн чинь хөөрхнөөгийн дүү байжээ. Наоки энэ охинд давтлага өгж байсан болохоор хөөрхнөөгийн гэрлүү ороод гарч ирэлгүй удсан байжээ. Котоко энэ бүх хугацаанд буруу ойлгож байснаа мэдээд өөрийн ирэхгүй уйлна. Наоки Котокогоос чи хөөрхнөө бид хоёрын харилцааг дэмжинэ гэд байлуу гэхэд Котоко мэдээж үгүй л гин шүү дээ. Энэ анги ингэж л нэг аз жаргалтайгаар төгснө. Гэрийн томчуудын дотны танил мөнгөн хурмын баяраа хийх гэж байгаа учраас нэг хоног өөр хот руу явхаар болжээ. Гэрт Юки Котоко хоёр л үлддэг. Котоко амттай хоол хийсэн байлаа. Түүний хоолыг идсэн Юкигийн гэдэс генетл хүчтэй өвдөж эхлэнэ. Наоки утасгүй учраас түүнд хэлэх боломжгүй байлаа. Тиймээс Кин рүү залгаж хоолны хордлогын шинж тэмдгийг асуухад хоолны хордлого биш мухар олгой байж болохоор байлаа. Үнэн дээр хажууд байсан тоогоо жахан л хэлгэлдээ. Котоко төргөн тусламж дуудах бол Кин болон Сатоми Жинконаар Наокиг хайх үйл ажиллагаандаа орлоо. Юкигийн оншин гэдэсний архаг төгжрэл байсан бөгөөд үхэл хүргэх аюултай байлаа. Яралтай хаалгаа хийлгэх ёстой ч хууль ёсны асран хамгаалагч байхгүй л бол хаалгаа хийлгэж чадахгүй байдалд ордог. Энэ үед Кин хайж Наокиг ажлаа хийж байхад нь олоод эмнэлэг авч явдаг. Удалгүй эмнэлэг дээр очиод үүсэт буй асуудлыг шийдэж чаддаг. Энэ нөхцөл байдлыг шийдэхэд
Кин хамгийн ихээр тусалсан билээ. Хайртай дүүгийнх нь амь насыг аварахад тусалсан учраас толгой бүхэлгэн баярлснаа илэрхийлнэ. Үүнийг харсан Кин чиний хаана амьдрах, юу хийх чинь хамаагүй. Битгий хувиа хичээсэн зан гаргаад бай. Ядаж гэрийнхэндээ утасны дугаараа гэрийн хаягаа хилээч. Чиний энэ үйлдэлээс чинь болоод гэрийнхэнд чинь аюултай нөхцөл үүсэж болохоор байна хэмээн жинтэй хідэн үг хэллээ. Кин Котоко гээд олон хүн дүүдэнд сэтгэл гаргаж байгаа болохоор Наоки өөртөө эргцүүлэл хийж байгаа бололтой хэсэг чимээгүй сууна. Гэрийн томчуудад болоод байгаа үйл явдлыг хэлэхэд нөгөө хэд нь буцаж ирэх гэж ясаа цайна. Такси олдоно гэж найдаа. Томчуудтай яриад гадаа тусгаж байсан Котокогийн толгоон дээр Наоки гараа тавин зөөлөн тэрвэрнэ. Юкид болсон үйл явдлаас болоод Котоко үнэхээр айсан учраас түүнийг тэрврээд зөндөө уйлна. Ачид эмчнэрийн ачаар Юкигийн хагалгаа амжилттай болжээ. Имлэгт хүн хонуулж болохгүй учраас Наоки Котоког гэрт нь хүргэж өгөх гэж байсан ч гадаа маш ихээр цас орж машин явах ямар ч нөхцөлгүй болжээ. Тиймээс Наоки Котоког гэрлүүгээ авч явхаар болдог. Манай хүн гайхаж байна гэж ихтэйхэн. Котоко гэрт нь очиод хөрхнөө өмнө нь энд ирж байсан уу гэж асуудаг. Ашгүй өмнө нь Котокогоос өөр хинч ирээгүй байж таарад манай хүний сэтгэл санаа амарваа гэж. Наоки Котоког усан дор гэхэд манай хүн ихэд айж имэж гайхаж хүлээж авна. Яаж ийж байгаад л Наокиг төрүүлж усанд оруулж чадлаа. Гэхдээ л нэг сандарсан мэдрэмж нь байгаад л байдаг. Яагаад гэвэл нэг өрөөнд хоёр хүн тэгээд ганцхан ортой байгаа болохоор 9 шидийн юм бодож байгаа нь гарцаагүй. Бараг баялаад байгаа юм шүү. Котокогийн бодоод байгаа зүйл болсонгүй. Наоки газарт харин Котоко орон дээр унтахаар боллоо. Котокод орны эзнийг газарт унтуулж байгаа нь буруу санагдаад би газарт унтъя. Харин чи орон дээрээ унтчих гэхэд тгий би чиний хажууд унтъя гэж хэлдэг. Котокоч итгэж ядаж байтал мөнөнгөөсөө л хажуугаар нь ороод цаашаа хараад хэвтдэг. Котокоч юм бодож байлаа. Нэг орон дээр хэвтэж байж намайг ягчгүй байнч гэж байх шиг. Яалгах гээд ч байгаа бөө мэд. Ёо тэгэл хэвтэж байсан чинь чи гомдчихсан уу гэдэг юм да. Цаашлаад ээж чамайг гэртээ хоноогүй гэдгийг мэдчихнэ. Би ээжийнхээ итгэлийг эвдэхийг хүсэхгүй байна гэж хэлдэг. Ээж нь хэд их өөрт нь анхаардаг болохоор хэцүү байдаг. Тийм болохоор л гэрийнхээ хаягийг ээжтэй хэлээгүй байжээ. Мөн аав ээжийнхээ зассан цэцгэн замаар алхахыг хүсдэггүй. Амьдралынхаа замыг өөрөө засаж өөрийнхөө хүснээр амьдрахыг хүсдэг ажээ. Котоко өөрөөс нь болоод гэрээсээ явсан гэж бодож байсан ч үүнийг сонсоод багч гисэн тайвширдаг. Энэ мэдчлэн энэ хоёр маань зөндөөл юм ярьлаа. Хамгийн гол хэсэг дээр нь Котоко унтчихдаг. Өглөө болоход томчууд гэртээ ирдэг. Яаж ч хайгаад Котоког олж чадахгүй байлаа. Хадагтай ээрийн нөгөө хоёрыг цуг хонсныг ер нь л гадарлаж чадлаа. Энэ талаар аавуудад хэлэхэд гайхаж байгаа нь ойлгомжтой. Котоко Наокиг сэрхээс өмнө Юки дээр иржээ. Тиймээс Наоки ардаас нь цэцэг аван дүү дээрээ ирнэ. Түүнтэй цуг явж байгаа шавлагч нь та нарт танил санагдаж байна уу? Хэрэв мэдэхгүй бол 1996 оны Токиогийн дурлалын анхны хувилбар тоглосон жүжигчин юм. Анхны Котоко гэсэн үг юм. Тэр хоёрыг орж ирэхэд Котоко унтаж байдаг. Цэвлэгч түүнийг харан залуу байх ч сайхандаа гэж хэлээд гараад явдаг. Ерөнхийдөө өөрийнхөө залуу насыг харж байна л гэсэн үг. Наоки Котоког сэрсний дараа гадагшаа дагуулan гарна. Нэг газар очиод чи үргэлж надад сайн гэж хэлдэг боловч хизээч миний сэтгэлийг асууж байгаагүй. Үнэн дээр би чамд сайн гээд түүнийг өмснө. Даанч энэ нь Котокогийн зүүд байжээ. Котоког сэрхэд Юки түүнийг хараад хэвтэж байдаг. Үнэн дээр Наоки жинхнээсээ Котоког үнсжээ. Юки ч тэр үйл явдлыг харсан байдаг. Зул сарын баярд өгчээ. Котоко Наокитэй хамт зул сарын баярыг тэмдэглэхийг хүсэж байсан учраас түүний ажил дээр иржээ. Котоко түүнээс зул сарын баярын өмнөх орой юу хийхээ шийдсэн үү? Ядахтаа гэртээ харин бидтэй гэж лавлахад Наоки ч завгүй гээд явчихна. Котоко Наокитэй хамт тэмдэглэж чадахгүй ч надад зөндөө найз байгаа гээд өөрийгөө баясгаж байсан чинь нөгөө найзууд нь бүгд найз залуугаа дагуулж ирээд манай хүн зул сарыг ганцаархнаа тэмдэглэхэр болдог.
Кийн зулсараар Кодокотой ганцаархнаа хамт байх юм байна гэд хөл нь газар төрөхгүй баярлаж байсан чинь Жинко буган уйлан майлан болоод ороод ирнэ. Яасан бэ гэвэл найз залуу нь зул сарын баяраар өөр газар байх болсон тул хамт тэмдэглэх боломжгүй болсон аж. Яг ийм шалтгаанаас болж Сатомич бас зул сараар ганцаараа байхаар болсон байдаг. Хоёр найзынхаа сэтгэлийг засахын тулд Кодоко октийн зул сар тэмдэглэхээр болно. Ямар ч залуучууд байхгүй сайхан баярлна гэж нэгэндээ амлалт өгнө. Кийн тэр гурваас хамт тэмдэглэе. Би бусад ирчүүдээс өөр хүн гээд зөндөө гуйсан ч нөгөө гурав нь зөвшөөрдөггүй. Ноён Эригийн компани 20 жилийн ой болж байгаа тул тэднийх зул сарын баярыг том жошид буудалд нэгжээр тэмдэглэхээр шийджээ. Кодоко цугтаа тэмдэглэнэ гэж бодож байсан ч Жинко Сатоми хоёртой хамт байхаар болсон гэдгээ санаана. Эри хатагтайд зул сарын баяраар өөр ажилтай болсон гэдгээ хэлсэн чинь Кодоког өөр залуутай болоод болзоонд явах гэж байна гэд буруугаар ойлгоод бөөн юм болно. Кодокож буруу ойлголтыг засаж найзуудтай амласан болохоор очиж чадахгүйгээ хэлнэ. Аав нь Наокиг ажилласаа болоод үдэшлэгтэн ирж чадахгүй гэдгийг мэдээд ихээр сэтгэлээр унана. Тэгээд Наокитай ярилцахаар болно. Наокигийн тэр үдэшлэгт очимооргүй байгаа нэг шалтгаан бол аав нь тэр үдэшлэг дээр өөрийг нь өв залгамжлагчаар сонгоно гэж бодсон байлаа. Гэсэн ч ноён аяхаараа хүүгээсээ үдэшлэгт ирэхийг чин сэтгэлээсээ амжилан гуйна. Наоки харих замдаа номын дэлгүүрээс ангаах ухааны ном авч байлаа. Кодокогийн эмч болоод хүмүүсийг эмчилж чадах ухаантай хүн гэж хэлсэн нь түүнд нөлөөлсөн бололтой. Маргааш нь Наоки үдэшлэгийн үеэр өмсөх хувцасаа авахаар гэртээ ирдэг. Гэрийнхнийч түүнийг ирсэнд маш их баярлаж байлаа. Кодоко Наокитай хамт үдэшлэгт очихыг хүссэн ч энэ удаа найзуудыгаа сонгохоор болдог. Октод баярын бэлтгэл хийгээд бөөн догдолсон хүмүүс байлаа. Кодоко Наокитай хамт зул сарын баяр тэмдэглэхийг хүсэж байсан ч найзуудынхаа жаргалтай байгааг хараад энэ бодлоо мартана. Эри гэр бүлийнхэн гоёмсог хувцас өмсөд үдэшлэгтээ явцгаана. Кодоко октийн үдэшлэгтээ зориулаад гэрийнхээ өнцөг болон бүрийг чимэглэж байлаа. Мөн амттай хоол хийхээж мартсангүй. Хамаг хөөрхөн дээрээ тавиад найзуудаа хүлээж байсан чинь нөгөө хоёр нь найз залуутайгаа баяраа тэмдэглэхээр болсноо утсаар дуулгана. Кодоко ноён Эригийн үдэшлэгт явдаг байж гээд гутарч байсан ч тэдний араас үдэшлэгт явхаар шийдэнэ. Даанч яваад очтол юу хий, найзууд чинь хүртэл чамайг хажихсан юм уу хэмээн шоолно гэж бодоод явахгүй байхаар шийддэг. Ноён Аяхарагийн ресторанд Сатоми найз залуутайгаа ороод ирдэг. Кийн октийн зул сарын баярыг болохгүй юм уу гэж асуухад Сатоми найз залуутайгаа хамт байхаар болсноо хэлнэ. Мөн Кодоког Жинкотой байгаа талаар хэлдэг. Кийн Жинко руу залгахад нөгөөтгөн ч найз залуутайгаа хамт байгаа гэж хэлдэг. Кодоко нэгэндээ баяр тэмдэглэхээргүй болсон тул гоймон гэдгингээ зурагт үзэж байлаа. Тэгсэн чинь зурагтаар зул сарын баяраар ганцаараа хоол идэж байгаа эмэгтэй байхгүй байхаа. Бага бол муухай ажтай эмэгтэй байх гээд балай юм яриад манай хүнийг гомдоочихно. Энэ үед тэдний хаалгыг хин нэгэн гаднаас онгойлгох гэж оролдоно. Кодоко хулгайч гэж бодоод амар айгаад тэндсийн зохиороор орж ирсэн хүнийг нилээд хэд гөвшөөд авна. Хулгайч минь зайл гээд нилээд хэд балбаж байгаад харсан чинь Наоки урдан зогсож байдаг. Аавынхаа хамтрагч нартай уулзсаар байгаад залхаад гэртээ ирсэн юм гин. Кодокоч нилээд чанга хуссан бололтой. Наоки толгон дээрээ мөс тавьжээ. Кодоко өөртөө нь шарсан дахиа авчирсан байна гэж бодоод баярлсан чинь нөгөөх нь гордвоо би өөртөө л авчирсан юм гэж хээв нэг хэлдэг. Кодокоч бантаж ядаад юу хэлэхээ мэдэхгүй сууж байсан чинь гидс нь гинэт амар чанга дугарч ярхна. Манай хүнч нүүр хийх газаргүй болдог. Наоки гайхсан янзтай түн рүү хэсэг харснаа. Эцэст нь дахиагаа Кодокотой хувааж идэхэр болно. Ингээд Кодоко зул сарын баярыг өөрийнх нь анхны хайр Наокитай өнгөрүүлж байгаадаа итгэж ядан дотроо хөөрч баярлана. Удалгүй Наоки зул сарын баярын билүү авчирна. Кодоко мэдээж л үүнийг өөртөө зориулж авчирсан гэж бодоод хөөрхөн догдлоно. Төрсөн өдрийн билүү биш ч гэсэн тэр хоёр лаа үлээж хүснээ шимдэхээр болно. Тэр хоёрыг ярилцаж байхыг Кийн цонхны цаанаас чимээгүйхэн харж байв. Үнэн дээр Кийн Кодокод гинтийн бэлэг барихаар орой болтол ажиллаж бүр бэлэг хүртэл бэлдээд түүн дээр очисон байлаа. Тиймээс цонхны цаанаас
Кодоко Наоки хоёрыг хамт байгааг хараад урам нь хугарч сэтгэл нь хичнээн их өвдсөн нь ойлгомжтой. Үлрэл солигдож хавар цаг иржээ. Гэхдээ Кодоко Наоки хоёрын харилцаанд ахиц гараагүй хിവэрэл байлаа. Ганц агсан зүйл нь тэдний суралцаж буй төвшин байлаа. Тэд бүгдээрээ 2 дугаар дамжаанд дэвшин оржээ. Хунаан их сургууль шинэ оюутнуудаа хүлээн авч байлаа. Энэ нь мэдээж клубүүд шинэ эсвэгчдийг нэгтгэн гэсэн үг юм. Тенцийн клубт хөөрхнөөгийн дүү Илсэн оржээ. Бүр орж ирсэн шалтгаан нь Наокигийн харийг татах гэж авд юм да. Хөөрхнөө Кодоко хоёр гайхаж байна гэж ихтэйхэн. Кодокод маань дахин нэг дайсан нэмэгдлээ. Жинко Сатами хоёр сургуулаа төгсөөд ямар ажил хийх талаараа аль хэдийн төлөвлөгөө гаргажээ. Гэхдээ хэн өөрийнхөө ирээдүйг төлөвлөөгүй, юу хийхээч мэдэхгүй байгаа гэж бодож байна. Мэдээж Кодоко шүү дээ. Бараг ганц мөрөөдөл нь Наокитай гэрлэх юм уу да. Зул сараар болсон үйл явдлаас болоод Ким байс хийгээд санаа алдаж сэтгэлээр унах болжээ. Тэдний хоолны газар ноён эрээ иржээ. Шалтгаан нь ноён ай хараатай ойр зуурын зүйл ярилцах байлаа. Ойрын үед ноён эригийн бие тэнхээ тавгэрхэж байгаа болохоор өөрийн бүтээн босгосон компанийнхаа ирээдүйд санаа зовох болжээ. Тэр Наокиг компанийнхаа ирээдүйн захирал болгохыг хүсэж байгаач хүүнд хүсэж байгаа эсхийг мэдэхгүй байгаа юм. Кин Сатоми Жинко нар өөрсдийнхөө хийх дуртай ажлыг сонгоод мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байхад Кодоко одоо хүртэл юу хийхээ мэдэхгүй байгаа өөртөө сэтгэлээр унах болжээ. Кин түүнд хандаж мөрөөдлөө олно гэдэг нь яг дурлагтай адил гэхэд Кодоко хариудан миний дурласан хүн онгоцны нисгэгч бол онгоцны үйлдэгч болохыг хүснэ. Хэрвээ теннисчин бол би тэрэн тусалдаг туслах нь болохыг хүснэ. Их сургуулийн багш бол судалгаанд нь тусалдаг багш гээд баахан юм хэллээ. Хинт дурлахаа мэдчих юм бол тэрэндээ тохируулаад амьдралаа өөрчилж болно ч гинүү. Хачин юм ярих юм энэ хүн. Өөрийн гэсэн бодол байна уу энэ Кодокод? Түүний яриад байгаа дурласан хүн нь Наоки гэдгийг ойлгоод Кин сэтгэлээр уламл унана. Мөрөөдлөө олсон бас нэгэн хүн бол Наоки байлаа. Тэр ангаахын шалгалтад бэлдэж эхэлжээ. Наоки Кодоко хоёрын анги дэвшсэнийг тэмдэглэж гэр бүл дахин нэгджээ. Үүнийг далимдуулж ноён эри Наокитай ярилцахаар болжээ. Харин Наокид компани үйл ажиллагаанд оролцох хүсэл одоохондоо байхгүй байлаа. Энэ үеэр хатагтай эри Кодокогч гэсэн бодож үзээрэй. Чамд маш сайн ихнэр болж чадна. Гэхдээ чиний бодол санаал чухал хэмээн хэлэхэд Наоки гэнтэл ширүүсэж та нар худлаа жүжиглэж байна. Үнэн дээр бол та нар аль хэдийнэ миний амьдралыг шийдчихсэн. Та намайг биш өөрийнхөө компанийг л бодож байгаа. Харин ээж бол Кодокод л сайн болохоор бид хоёрыг гэлүүлнэ гэд байгаа биз дээ. Ийм болохоор л би гэрээс явсан. Та нараас залхаж байна гэхэд ээж нь түүнийг алгадаж орхино. Наокиг өрөөнөөс гарахад Кодоко тэдний бүх хэрэг санаандгүй сонссон байлаа. Уурдаад явсан Наокиг Кодоко харагдахаар араас нь гарна. Наоки түүнээс хэлсэн бүгдээсээ уучлалт гуйна. Харин Кодоко түүнд хандан аав ээждээ битгий уурлаарай. Тэд чиний төлөө энэ бүгдийг хийж байгаа шүү дээ гэж хэлдэг. Тэд үргэлжлүүлээд ирээдүйн амьдрал мэргэжлийнхээ тухай ярилцсан. Энэ үед Наоки өөрийгөө эмч болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Гэхдээ одоохондоо гэрээхэндээ хэлэхгүй байхаар шийджээ. Наокиг явах үед Кодокод яагаад надад ийм чухал зүйлээ хэлсэн юм бэ гэсэн асуулт үлддэг. Харин Наоки гэрлөөгөө явах зураа өмнө нь Кодокогийн хэлсэн чи эмч болсон ч болно шүү дээ гэсэн үгийг бодсоор алхана. Энэ үеэр гэрт үлдсэн Наокигийн аав ээж хоёр сэтгэлээр ихэд унтсан байдалтай байлаа. Эри хатагтад мөрчигзүү байгаа бололтой тасралтгүй уйлна. Гэнэтэл ноён эри зүрхээ бариад унаад өгнө. Хэрвээ бидний хийж байгаа ажлыг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу 1000 төгрөг хийхэд хангалттай. Энэ нь бидний хийж байгаа болон дараагийн ажилд маш ихээр дэмжлэг үзүүлэх болно. Та бүхэнд баярлалаа. Ноён эри яралтай түргэн тусламжаар эмнэлэгт хэвтжээ. Гэр бүлийнхнийхээ санааг зовоохгүй гэсэндээ тэдэнд өвчнийхөө талаар юу ч хэлээгүй байсан бололтой. Энэ экзэгтэй үед хэн компанийнхаа үйл ажиллагааг авч явах вэ гэсэн асуудал гарахад Наоки аавынхаа компанийг аврахаар шийдэнэ. Кодокогоос бусд нь бүгд л баяртай байлаа.
Учир нь тэр Наокигийн мөрөөдлийг мэддэг шүү дээ. Наоки гэртээ буцаж ирэхээр болжээ. Котоко түүнээс чи аавынхаа компанийг авах уу гэж асуухад би дахиж зутахыг хүсэхгүй байна. Би чамаас үргэлж зутаж байсан. Одоо дахин зутахыг хүсэхгүй байна гэж хэлдэг. Тэглээч компани хөл дээр нь босгосны дараа үргэлжлүүлэн суралцаж болно гэхэд Котокоч түүнийг дэмжинэ. Наоки ажилдаа орлоо. Тэдний компанид маш их асуудлууд тулгарсан байх бөгөөд энэ чигээрээ байвал зарагдах дээрээ тулжээ. Ийм байхад ноён Эригийн бие муудалгүй яах вэ? Наоки туслахаар шийдсэн Котоко гэрийн ажлыг гардан авчээ. Энэ нь түүнд яг л эхнэр нөхөр болсон мэт санагдаж байлаа. Манай хүнж энэ байдалтай дуртай байгаа бололтой. Наокич ажлаа сайн хийж байлаа. Их ажилтай байгаа болохоор Котоко төр зур бэлгэлдээ явж чадхааргүй болсон гэдгийг суудаад хэлж байсан чинь Аяко хурж ирээд чөлөө авч болох уу? Найз залуутайгаа болзоонд явах гэсэн юм гэдэг юм да. Саяхан л Наокид хайр залаад байгаагүй билүү. Нөгөө хоёрын ч гайхаж үлдэн. Тэгээд байж байсан чинь Котокогийн толгойг нэг бөмбөг ондог. Бөмбөгийн эзэн хөөрхнөө байх бөгөөд тэр хоёр хэсэг ярилцсан. Тэр ч гэсэн Наокид санаа зовж байгаа бололтой. Наоки болон туслах нь ноён Эрик ирэхээр иржээ. Энэ үеэр аав дээр нь хөрөнгө оруулагч компани ерөнхийлөгч ирсэн байх бөгөөд ажил хэрэг ярьж байлаа. Наоки аавыгаа ажил ярьж байгаад нилээд бухимддаг. Тэгээд хөрөнгө оруулагч компани ерөнхийлөгчөд хандан аав маань амрах хэрэгтэй тул явцгаана уу? Би аавын оронд ажиллаж байгаа болохоор хөрөнгө оруулалтын тухай надтай ярилцсан уу гэж өөртөө итгэлтэйгээр хэлж орхино. Аав нь Наокигийн гаргасан үйлдэлээс ихэд санаа зовдөг. Гэтэл харин ч Наокигийн өөртөө итгэлтэй байдал нь хөрөнгө оруулагч компани захирал таалагдж маргааш өглөө уулзах боломжтой болдог. Үүнд эцэг их нь маш их бахархаж байлаа. Маргаашийн уулзалт амжилттай болж байх шиг байна. Уулзалт болсон газраас гарч яваад цахилгаан шатаас гарах үедээ унах гэж байсан эмэгтэйд тусалдаг. Нөгөө эмэгтэй Наокид бундан болж байх шиг байна да. Ер нь гэрт Котоко Юки хоёр байгаа учраас тэдний харилцаач дээрдсэн бололтой. Ядчил хоол хийж өгсөнд баярлаа гэж хэлдэг болжээ. Тэднийг хоол идэж байхад Котоко руу суудаа залгаж байна. Учир юунд вэ гэвэл тэр хөөрхнөөд сэтгэлээ илчилжээ. Даанч нөгөөх нь өөр хүнд сайн гээд тоогоогүй байдаг. Котокоч тэр ойлгомжтой штэ. Хөөрхнөө Наокид сайн гэхэд би тэрийг мэднэ. Гол нь тэр өнөөдөр Наокид сэтгэлээ илчилгээр болсон гээд яралтай мэдээд уулгадаг. Манай хүн ч ухасгийн босож ирээд ууртаа наргагүй тэр хоёрын байгаа газар руу явж байгаа бололтой. Тэр муу Мацумото яаж чадаж байна гэд өглөөд явж өглөө манай хүн. Тэгээд нөгөө хоёрыгоо үнсэлцэж байна гэж төсөөлөд боож өөхөх төхөн. Хайж нөгөө хоёроо ч оллоо. Хөрхнөч би чамд хайртай. Чи юу гэж бодож явдгаа хэлжиг гэж их л шулуухан хэлчихлээ. Котоко жамсгаа дараа нь түүний хариултыг хүлээсээр азар Наоки хөрхнөөг найзын хуваар л боддог гэдгээ хэлдэг. Түүний хариултыг сонссон хөрхнөө түүнийг тэрвэрэд би чамд хайртай. Хиндэж ингэж дурлаж үзээгүй. Тийм учраас би хизээч бууж өгөхгүй гээд түүнийг үнсгээр ухас хийдэг. Энэ дүр зургийг харсан Котоко нэг иймэрхүү царай гаргана. Наоки хөрхнөөг болиулаад би ийм зүйл хиймээргүй байна. Тэр тусмаа чамтай гэхэд надтай биш юм бол хинтээ үнсэлсмээр байгаа юм гэж асуудаг. Ичээч ингэж хаягдчаад ийм асуулт асуугаад байхдаа яах вэ? Тэгсэн Наоки би Котокотой үнсэлцэж байсан гэд хэлчихлээ. Котокоч тэр хөрхнөөч тэр энэ хариултанд гайхдаг. Хөрхнөө гомдоод яваад өгдөг бол Котоко аль жил хагсын өмнө болоод өнгөрсөн явдлыг яагаад хэлсэн бол гээд гайхна. Тэгчээд Котокогийн нуугдаж байгаа царайг л харчих. Наоки түүнийг энэ бүх хугацаанд дагаж байсныг аль эртнээс мэджээ. Ойр Наокигийн сэтгэлийг зовоогоод байгаа зүйл нь түүний аавын биеийн байдал байжээ. Аав нь эдгэшгийн өвчин туссан бөгөөд сүүлийн найдвар нь хагалгаа байлаа. Үнээс л болж түүнд компаниа өгөх гээд хичээгээд байжээ. Наокич компанийнхаа мөн аавынхаа төлөө ажиллахаар шийджээ. Гэхдээ чиний мөрөөдөл эмч биздэй гэхэд ийм мөрөөдөлтэй болоод тийм ч удаагүй гэж Наоки хэлдэг. Котоко Наокиг мөрөөдлөө хайсанд гониглож түүнийг тэрвэрнэ. Наоки Котоког тэрвэрэхэд огт дургүйцсэнгүй. Котоко яг тэр үед зүрхээрээ холбогдсноо мэдэрдэг. Маргааш өглөө Наоки ажилдаа явах гэж байхад Котоко өдрийн хоолыг нь өгдөг. Өнөөдрийн хоолнд
дарчилсан ногоо байгаа. Хүнийг ухаантай болгодог гэж хэлэхэд тэгвэл өөрөө идээч гэж хэлээд яваад өгнө. Манай хүнч хэлэх үггүй хоцорлоо. Угаасаа 200 IQ-тай хүнд ухаантай болгодог гэж хэлээд байхдаа явах вэ? Гэнэт хөрөнгө оруулагч компани захирал Наокигаас хүндээ гэрлэх хүсэлтэд эсхийг асуудаг. Аж охин нь нэр хүндтэй сургуульд сурдаг. Нас ойролцоо юм чинь нэг уулзаад үзчих. Тэрний дараа хөрөнгө оруулалтын тухай ярилцъя гэж хэлнэ. Наоки өөрийнх нь компани ирээдүйд тустай гэж бодсон учраас саналыг нь зөвшөөрөхөөр шийдэнэ. Үүнийгээ аав ээждээ хэлэхэд тэд хүүгээ компани аврахын тулд танихгүй хүнтэй суух хэрэггүй. Өөрийнхөө хайртай хүнтэй л гэрэл гэж хэлнэ. Тэгсэн Наокид нөгөө охин нь таалагдж байгаа бололтой. Бүр нэм гарагт гэрлэхээр болсон байлаа. Котоко энийг нь сонсоод хэлэх үггүй хоцорно. Зүрхний 3 найздаа болоод би үйл явдлыг хэлэхэд нөгөө хідэн ч гэсэн гайхаж хүлээж авах нь ойлгомжтой. Сатоми бүр ийм илэр балрын үеийн ёс заншил одоо хүртэл байдаг юм уу гэж байна. Котоко түүний төлөө маш ихээр хичээж байхад өөр охинтой гэрлэхээр болсонд Ким маш ихээр уурлаж байлаа. Котоког Наокид өгмөөргүй байсан ч хайртай охиноо үргэлж инээмсэглэж байгаасай гэж хүсдэг учраас ингэтлээ уурлжээ. Хайр гэдэг нь л энэ байх. Наокигийн талаар бодоод гонёлж байгаа Котокотой Эри хатагтай ярилцаж байлаа. Хүүн компани ажил хийж байхдаа их дургүй байсан. Аав нь өвдсөн болохоор өөрийнхөө амьдралыг золиослоод чамаагүй. Компаниа хөл дээр нь босгохын тулд хөрөм хийхэр болсон гэж ээж нь таамаглажээ. Тэгээд ээжд нь нэг санаа төрнө. Хөрхнөгийн хэлснээр Наокитай гэрлэх гэж байгаа охины өвөө нь улс төрд нөлөөтэй Японы бизнесийн ертөнцийн эзэн ажээ. Жинхнээсээ л компаниг нь хөл дээр нь босгох хэмжээний том хүн байлаа. Хөрхнөө Наокиг нэг танихгүй охинтой гэрлэх гэж байгаад дургуун хурж байгаа нь ойлгомжтой. Харин Котоко түүнд хадагтай Эригийн нууц төлөвлөгөө буюу тэдний болзоог сүйтгэх талаар ам алдчихдаг. Үүнийг нь сонссон хөрхнөө тэдний төлөвлөгөөнд нэгдэхээр болдог. Наоки ээжтэйгээ баян өвөөгийн тансаг харшид ирлээ. Тэднийг тагнахаар хөрхнөө Котоко хоёр цэцэрлэгчийн хувцас өмсөд иржээ. Наокигийн гэрлэх гэж байгаа охин нь өмнө нь цагаан шатны гадаа мөргөлдсөн охин байжээ. Үнэхээр л хөрхөн охин байлаа. Котоко хөрхнөө хоёр дурангаар тэр охины царайг хараад шоконд орно. Хөрхнөө түүнийг царайлагч хоосон толгойтой охин байх гэж Котокод хэлнэ. Тэдний яриаг сонсохын тулд мөлхөж ойрхон газарт нугдаж чаддаг. Сүд бүсгийн нэрийг Сахоко гэдэг ажээ. Тэр охины дуртай зүйл нь хоол хийх, юм оёх гэх мэт уйдгартай зүйлс байдаг. Хажуугаас нь Эри хадагтай нэрэл уйдгартай зүйлс байна шүү гэж хэлнэ. Мөн орчин үеийн уламжлалт Япон бүсгүй гинэ. Чи хайрын залуу насаа дэмий үрч байна гэд улаан нүрэн дээр нь хэлчихнэ. Хөрхнөө Котоко хоёр хадагтай Эригээр маш ихээр бахархаж байлаа. Эри хадагтай үргэлжлүүлээд манай гэрт хөрхөн охин 2 жил амьдарч байгаа гэд уулзалтыг сөрүүлэх үгс хэлсээр байсанд Наоки Сахокотой цуг гарахаар болно. Наоки болзоо тохиндоо Котоко тэр хоёрын дунд ямар ч холбоо байхгүй гэж хэлнэ. Сахокоч ойлгосон харагдана. Энэ хоёр анх цахилгаан шатны гадаад хаалдахдаа л нэгэндээ таалагдсан гэж байна шүү. Хөрхнөө Котоко хоёр зүлэгжүүлэлтийн ус тэдэн рүү цацхаар төлөвлөж байсан ч удирдлага нь гацаад өөрсдийг нь усан хулганд болгочихно. Тэдний бээ төлөвлөгөө нь Сахоко руу мангар том авгалдаа шидээд түүнээс нь зочсон Сахоко ус руу унах байлаа. Даанч авгалдаанаас зочсон Сахоког Наоки тэврээд өнөх авгалдааг нь шидчихнэ. Мэдээж тэр нь азгүй Котоко дээр унаад бөөн орилолдон болж хөрхнөө тэр хоёр ус руу унчихдаг. Эри хадагтай өөрийгөө аимшигтай хатам ээж гэдгээ ирээдүйн бэрдээ харуулсан гэж бодоод баярлаж байсан ч Сахоко гэрлэх хэвээрээ гэдгээ утсаар Наокид хэлнэ. Наоки Котоко ээж хоёрыгоо дахиад битгий ийм балай зүйл хийгээрэй гэж хэлнэ. Тэр хоёрын бүх үйлдэлийг мэдэж байжээ. Гэрлүүгээ явж байсан Наоки дээр Кин очоод Котокод яагаад тийм муухай зүйл хийснийг нь асууна. Тэгээд Котоког би чамаас авна. Чи гэрлэх хүнтэй юм чинь битгий саад болоорой гэж хэлдэг. Наокиг эсэргүүцэх юм байна гэж бодсон ч хүсснээрээ бол гээд явчихна. Үүнийг нь Котоко нуцаар сонсоод зөндөө ихээр уйлна. Оройн Юки ахаасаа таны хайртай охин чинь Котоко ихч биздээ. Та түүнийг эмнэлэгт байхдаа үнссэн гэж хэлэхэд Наоки Сахокигийн талаар яриад
түүний яриаг тасалдаг. Кин Котокогоос кинонд явах уу гэж асууна. Түүнийг татгалзах байх гэж бодсон чинь Котоко эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрдөг. Хоёр талын эцэг их уулзаж гэрлэлтийн талаар ярилцахаар болно. Тэд гэрэлвэл компани нь асуудалгүй үйл ажиллагаагаа явуулахаар болох юм. Эри халагтай Юки хоёр Котоког гоё хувцас өмсөд болзоонд явах гэж байгааг Наокид хэлнэ. Наоки ч ихэндээ гайхаж байснаа тоогоогүй юм шиг царайлаад явчихна. Котоко Кин хоёрын болзоо үнэхээр хөвгөлдөө өрнөж байлаа. Өөрт нь хайртай хүнтэй хамт болзоонд явбал ийм л жаргалтай байна шүү дээ Котоко минь. Энэ болзооны үеэр Котоко Наокигийн талаар огт бодолгүйгээр цагийг хөвгөлдөө өнгөрөөсөн байна. Болзооныхоо талаар найзуудтай хэлэхэд тэр хоёрын догдолж байна гэж эгтэйхэн. Юу болсон гэж шалгаагаад салахгүй байлаа. Кин тэр хоёр дахиад болцохоор болсон гэдгээ тэдэнд хэлнэ. Кинтэй хийсэн болзоо түүнд үнэхээр их таалагдсан байлаа. Найзууд нь ч түүний өмнөөс яргалтай харагдана. Наокиг мартахын тулд Кинтэй болзож байгаа нь Котокод буруу мэд санагдаж байлаа. Сатоми түүнд чи Кинт санаа зовж байгаа юм чинь яахан ч гэсэн түүнд сэтгэлдээ юм байна гэж хэлээд Котокогийн сэтгэл санааг уймилчихнэ. Котоког оройтож ирэхэд Наоки түүнийг болзоонд явсан гэж боддог. Котоко болзоонд яваагүй аавын хоолны газар тусалж байгаад ирлээ гэхэд Наокигийн санаа нь жаахан амраад байгаа бололтой шүү. Кин тэр хоолны газар байгаа болохоор надад туслан гэж хэлэхэд нөгөө Наоки чинь чи болцсон л байжтэй гэж хэлж Котокогийн дургийг хүргэнэ. Би хайр дурлалаа ажил амьдралтайгаа холбодгүй гэд жинтэй хідэн үг хэлчихнэ. Маргааш нь Наоки аавыгаа эргэхээр эмнэлэг дээр ирнэ. Эмнэлгийн коридорт хинтээ таарсан гэж бодож байна. 1996 оны Итозорона Кис цувралын Наокитай тааралддаг. Манай Наоки өөрийнхөө мөрөөдлийн дагуу эмч болсон байлаа. Аав нь хүүгээ хайргүй хүнтэй гэрлүүлэхгүй гэсэндээ ажилдаа буцаж орохоор болсноо түүнд хэлсэн ч Наоки маш хүчтэйгээр эсэргүүцнэ. Наоки эмч болох мөрөөдлөө нэгэнд орхихоор шийджээ. Ноён Эри эмнэлгээс гарan гэртээ ирлээ. Түүнийг эмнэлгээс гарсанд баяр хүргэн цаасан солиод буудуулахад ноён Эригийн зүрхэнд дахиад л хүчтэй өвдөнө. Гэхдээ тэр гэрийнх нэрээ тоглосон байжээ. Ноён аяхаараа найзынхаа дуртай бүх хоолыг гараа гарган бэлтжээ. Хатагтай Эри нөхрөө ирсэнд үнэхээр их баяртай байлаа. Тэднийг хоолоо идэж байхад Наокигийн урьдсан хүмүүс гэрт нь ирдэг. Тэр хүмүүс нь Сахако болон түүний өвөө нар байлаа. Хатагтай Эри зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ хоол идэх гэж байсан штэ гэж Наокид чангаар хэлдэг. Сахако маш амттай хоол авчирсанд хүмүүс бүгд амтархан хооллоно. Хатагтай Эри мэрэгжлийн тоогооч ая харигийн хажууд тийм ч амттай биш байна гэж хэлээд хоолноос нь нэг хадсан чинь нүдэн орой дээрээ гарах төхөн. Нэрнгээсэл үнэхээр гоё хоол хийдэг охин байжээ. Аав нь хүртэл ам сайтай байхыг хараад Котоко жаахан сэтгэлээр унана. Харин Сахакогийн өвөө Котоког хөрхөн охин байна гэж магтана. Сахако Котоко хоёр ярилцахаар гадагшаа гарна. Сахако Котокод атаархаж байгаагаа хэлнэ. Наокитай хамт 2 жил амьдарсан. Ээж нь Котокод хайртай гээд түүнд давуу талууд олон бий. Мөн Наокиг анх харангуйтаар л дурлсан. Түүнийг заяаны ханаа гэж бодож байгаа талаараа ч хэлнэ. Гэхдээ анх Наокитай гэрлэх тал дээр эргэлзэж байснаа ч хэлдэг. Яагад вэ гэвэл Наоки өөрт нь татагдж байгаач жинхэнэ Наоки өөрөөс нь улмал холдож байгаа гэж бодож байлаа. Котоко Сахакод хандаж чи түүнд хайртай болохоор л ингэж бодогдож байгаа юм. Хүн дурлахаараа жахал зүйл тохиолдоход боломжгүй юм шиг санагддаг. Наоки чамд галзууртлаа дурлсан гэж түүнд хэлдэг. Эри хатагтай Котокогоос уучлалт гуйна. Котоког бэрээ болгоно гэж хэлдэг байсан ч хүүгийнхээ сонголтоос болоод түүнийг ингэж гомдоосондоо гимшиж байлаа. Чүн Наоки гэртээ ирэхэд Котоко Сахакийг үнэхээр сайн охин, чамд тийм их хайртай охиныг хизээж битгий алдаарай гэж хэлээд уйлах төхөн. Наоки түүнд чийч гисэн сайн залуутай учрана гэж хэлдэг. Котокод маань үнэхээр л хэцүү байлаа. Ноён аяхаараа охиндоо нүүх талаар хэлнэ. Наоки нэгэнтэл гэрэлхээр болсон. Хадманч гисэн биднийг энд байхад дургүй байгаа байх гэхэд Котокоч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Котокод Наокигаас холдоно гэж бодохоор өөрийн ирэхгүй нулимс нь урсаж байлаа. Аав нь миний охиныг ямар сайхан бүсгүй болохыг Наоки ойлгохгүй байх шиг байна.
Одоо Наокиг мартах цаг болжээ гэж хэлнэ. Кин хайртай охиноо уйлж байгааг хараад сэтгэл нь тавгүй ирхэн. Өнөөдөр Котоко болон хатагтай Эригийн хувьд хамгийн аимшигтай өдөр. Учир нь өнөөдөр Наокигийн сүй тавих өдөр юм. Сахако Наоки хоёр Япон хэв маягаар сүй тавилаа. Котоко Кин хоёрыг болзож байхад Котоко дэлгүүрийн цонхны ард байх Хөрмийн дайшинзыг харж байх үед Кин гэрлэх санаал тавина. Котоко найзуудаа Кин түүнд гэрлэх санаал тавьсан талаар хэлэхэд нөгөө хоёр нь учиргүй гайхаж хүлээж авна. Наоки хурмаа 1 жилийн дараа хийхээр болжээ. Котоког өрөөндөө хэвтэж байхад ноён айхаараа орж ирээд прессийн байр танилцуулдаг. Энэ үеэр Котоко ааваасаа би Кинтэй гэрэлчихвэл та баярлах уу гэж асуудаг. Хэрвээ чи Кинтэй гэрлэх юм бол би баярлах болно. Хоолны газраа ч өгчихнө. Гэхдээ чиний сэтгэл хамгийн чухал гэж хэлдэг. Кин Котокогийн нүдийг хааж байгаад гой үзэмжтэй газар дагуулж очдог. Даанч тэр газар нь Наокитай өмнө нь очиж байсан газар байж таарад сэтгэлээр унана. Нэг харсан Наоки сүд бүсгүйтэйгээ явж байлаа. Котоко Наокид гомдож байлаа. Учир нь тэдний анхны болцоогоо хийсэн гэж бодож байсан газар өөр эмэгтэй дагуулж ирсэн байдаг. Сүд бүсгүй нь хэрвээ хүсэж байвал бидэнтэй хамт Фрэнсис Бэконы бүтээлүүдийг үзье гэхэд Фрэнсис Бэкон гэж хэн болохыг мэдэхгүй хоёр маань Бэкон гэдгийг нь гахаамах гэж ойлгоод гахаамахнаас илүү зайдсан илүү амттай гэж авд юм да. Бүр нүүр бол амар хоёр. Энэ хоёр гэрэлвэл ямар маагуу хүүхэд төрөх болоо бүр айжглаа. Энэ хоёрыг эргүүлэхийг хангалттай сонссон Наоки ийм хүмүүсийг дагуулах гээд хэрэггүй. Тийм газар очиж үзэхэд эдэн шиг тэнэг хүмүүсийн мэдлэг нь хүрэхгүй. Мэдлэг муу хүмүүс байх ёстой газраа л байж байг гээд юу гинөө баахан юм хэллээ. Доромжлуулсан хоёр маань яаж зүгээр байх вэ? Хідэн юм хэлсэн биш дахиад л доромжлоод эхэлдэг. Сүд бүсгүй нь санаа зовж байгааг харсан Котоко эргэж хараад та хоёр хүсснээрээ гахаа махаа дээрээ. Харин бид цататлаа зайдас иднэ гэж итгэлтэй наргагүй хэлчихэд явлаа. Сүд бүсгүй Наокигийн гаргасан үйлдэлийг ажиглаад чи өөрийгөө ойлгодгүй бололтой гэж хэлээд орхиод явдаг. Наоки минь ийм ядар ажтай байх юм бол насны эцэст ганцаараа хөвшрөн шүү дээ. Доромжлуулсан хоёр маань хагардлаа зайдас чихдэг. Котоког нүүх болсныг мэдээд түүнтэй уулзахаар сургууль дээр очисон ч тэр байсангүй. Харин хоёр найзтай нь таардаг. Нөгөө хоёрын ам нь халаад Кин Котокод гэрлэх санаал тавьсан талаар хэлчихдэг. Наоки саяхан л тэнэг эргүүгээр нь дуудаад байсан. Одоо болохоор гуниглаад байгаа бололтой. Гүй ч юм уу. За мэдгүй. Энэ нэг хөшөө шиг царайтай юмны учрыг ойлгохоо байсан. Нөгөө хоёрын бах тав нь хандсан бололтой хэсэг инээлдэн. За үнэхээр л Наоки гуниглаж байгаа бололтой. Энэ үеэр Котоко Киний саналаас татгалзах бөгөөд Кин хит уралсандаа чи одоо хүртэл түүнд хайртай юм уу? Би түүнийг мартуулах болно гэд Котоког үнсгээр ойртоход хүй болооч Наоки гэд хэлчихнэ. Котоко гараад явах бол Кин сэтгэлээр навс ундаг. Котоко Кинийг эвгүй байдал оруулсандаа ихэд гуниглана. Энэ үеэр Наоки түн дээр очиод чамайг авахаар ирлээ гэж хэлдэг. Наоки түүнээс чи Киний саналыг хүлээж авсан уу гэхэд тиймээ би түнтэй гэрлэнэ. Бас аавын хоолны газрыг өглөж авна гэд хэлээд хайчлаа. Наоки Котокогоос чи түүнд хайртай юм уу гэж асуухад Кин надад 1-р ангид дурлаад одоо хүртэл хайртай гэсэн гэхэд Наоки дууга өндөрсгөж тэр чамд хайртай байх нь хамаагүй. Чи түүнд хайртай юм уу? Чи надад л хайртай штэ. Чи надаас өөр хүнийг хайрлаж чадахгүй штэ гэж авд юм да. Котокоч чи ямар онгироо юм бэ? Тэглээгээд яах юм? Чи надад хайргүй биздэй гэж хэлсэн чинь Наоки түүнийг үнссэн байдаг юм. Тэгээд надаас өөр хүнд хайртай гэж хизээч битгий хэлээрэ гэж хэлдэг. Котоко энэ бидний 2 дахь үнсэлт гэхэд энэ бидний 3 дахь үнсэлт дахиад тоолох хэрэггүй гээд дахин үнсээд түүнийг тэрвэрнэ. Бүр Котоко гэрлүүгээ дагуулж очиод охинтой ч гэрлэж болох уу гэж асуудаг. Аав охин хоёрч түүний саналыг зөвшөөрдөг. Ноён Эри тэдний гэрлэлтийг ганцхан нөхцөлдөө зөвшөөрөхөөр болдог. Тэр нь компаниасаа гарч сургуультай буцаж орох, мөн эмч болох хэрэгтэй гэж хэлдэг. Наоки энэ бүх хугацаанд аав нь түүний мөрөөдлийг мэдэж байсанд гайхсан ч баяртай байлаа. Юки босож ирээд би компани авах болно гэж хэлдэг. Гэрийнхэн ч бөөн баяр. Хосууд маань ч хөөрхөн байна уу? Котоко айгаад байна. Маргааш болоход чи бүх бодлоо өөрчлөөд буцаад муухай ажтай Наоки болчихвол яах вэ гэхэд тэгвэл чи надтай хончих гээд түүнийг тэрвэрнэ.
Мөн би чамд хайртай гэж хэлхээж мартсангүй. Маргааш өглөө нь хатагтай Эри гэрийнхнийгээ дагуулад Хүрмийн ордонд очижээ. Гинтийн бэлэг юм гинэ. Хосуудын бүх найз нөхөд хүрэлцэн иржээ. Хүрмийн бэлэг болгож Юки Котокод нэг юм шивнэж байна. Наокиг ганцаараа сууж байхад Кин очиод Котоко гомдоогоод үзээрээ. Хамгаалах хүнтэй юм шүү гэж нухацтай хэлдэг. Наокич тийм юм болохгүй гэд гар барьцгаана. Кин гар барьсан даруйда тэнэг би үүнтэй гар барьчихлаа гэд уйлна. Сүд бүсгүй орж ирлээ. Эцэг эхчүүд урьдчилаад бүгдийг нь шийдсэн нь эвгүй байгаач чи гоё харагдаж байгаа болохоор би дивчий гэж сүд залуу хэлж байна. Хосууд бөгжөө солилцсон албан ёсоор эхнэр нөхөр болжээ. Нэрээ Юкигийн хэлсэн зүйл нь хоёр дахь үнсэлтийн тухай байжээ. Тэд гэрлэх ордны гадаа гарахад гэгээн цагаан өдөр од харавдаг. Харавж би одонд оногдох магадлал 10 тэрбумд 1. Чамтай учирсан маань түүнээс ч илүү гайхамшигтай гэж хэлээд нэгдүгээр бүлгийн сүүлийн анги дууслаа.